Сайн бацхан үзэгчдээ миний анхны ярилцлага энэ удаагийн нэвтрүүлгээр Мишель охин маань оролцож байна. За чи өөрийгөө танилцуулаарай. Намаа Мишель, би 5 настай. Хөө тийм үү. За тэгвэл хоёулаа хамтдаа үлгэр сонсчээ. Сайн сонсоорой заяа. Хэрээ шаазгаа хоёр. Эртээ урдын цагт хон хэрээ орой дээрээ гоёхон гурван өдтэй байжээ. Тэр өднөөс нь гэрэл солонгорон цацарч сайхан дуу гардаг гин. Тэгтэл шаазгаа нэг удаа хэрээтэй уулзаад хоёулаа үүр засаж хамтдаа сайхан амьдрий хэмээн өгүүлсэнд хон хэрээ ихэмсгээр ийм сайхан өдтэй тэгээд ч бас сайхан дуугардаг байхад үүр ямар хэрэгтэй юм бэ? Надад үүр хэрэггүй гэж их л бардам өгүүлв гин. Шаазгаа хідэн өдөр өөрийн хүчээр өвс цуглуулж тохилог сайхан үүр засаж түүндээ өндөглөн тавтай аж түрэн суужээ. Энэ байдлыг нөгөө хэрээ мэдээд атаархан энэ муу шаазгаа надаас илүү сайхан үүрэнд суух ёсгүй. Үүрийг нь шатай гэж хорон санаа өвөртөлж гин. Шаазгааг яаж хорлож үүрийг нь шатаах вэ гэж бодон нисэж явтал дөнгөж нүүсэн айлын буйран дээрх цог унтарч гүйцээгүй байв. Тэгээд галнаас нь нэгийг зугаад салхи сүрэн шаазгаан үүрийг шатаахаар нисэж гинэ. Зууж явсан цочил салхинд дасаад хэрээний нөгөөх сайхан өдсөд нь шатжээ. Сандарч твцсэн хэрээ аман дахь цучлаа унгааж ойролцоо харагдах хадан дээр бууж гин. Харлаж түлэгдсэн нүүр гойхон өдөн шатсанд харамсаж хашгирах гэсэнд вааг гэж парига муухай дуугаар сонсогджээ. Ингээд солонгорох гойхон өд сайхан дуу нь алга болжээ. Гайхаж гутарсан хэрээ арга буюу шаазгаанаас учрыг асуудал хар санаа эзнээ отно гэж хамаг амьтанд буруу санаж явснаас хайран би чинь ийм болж дээ. Одоо яах вэ? Орчлонд явах заяат нь энэ л байсан болов уу гэжээ. За ямар гоё үлгэр сонсч ба. За чи үлгэрээс ойлгосноо? За тэгвэл үлгэрт ямар амтан гарсан бэ? Шаазгаа галтуу. Гарсан тийм ээ. Хэрээ, шаазгаа энэ хоёр үлгэрт энэ хоёр амтан гарсан байна. За тэгвэл хэрээ орой дээр юутай байсан бэ? 3 ширхэгтэй. 3 ширхэг өдтэй байсан тий. За тэгвэл шаазгаа хэрээнд юу гэж хэлсэн бэлээ? Одоо шолон дээр дуудалсан. Шаазгаа харин хэрээнд юу гэж хэлсэн бэлээ? Хоёулаа үүр засаж хамтдаа амьдрий гэсэн тий. За тэгэхэд хэрээ юу гэсэн оронд нь? Хэрээ өөрөө хэрэггүй гэсэн. Хэрэггүй. Би 3 өдтэй. Надад ер нь бол үүр хэрэггүй гэж хэлсэн тийм ээ. Тий. Хэрээ яагаад ер нь бол ууралсан юм? Чи юу гэж бодож байна? Хэрээ уур хуурсан. Мутраар сарган навчлуунлаа мөнгөн тасын туруудраа истисээ гэдэг алтан сар навчшмын арган дэдэнд буугараа хамрын шалгадаас навчш мутан дулаатаараа бум цасаатаа сарган дуудлаа тантал цасаалаа алтан сар навчшмын арган дэдэнд буугараа намрын шалгадаас навчш мутан дулаатаараа Уулам динлээ ачсээ усан үгэлээ харам хүсээ хийсээ алтан сар навчсан арган дэдэн буугараа намрын шалгадаас навчсан
Улгатаасан тавчис мутан булаага Чиний хамгийн сайн найз хэн бэ Мишель? Мишель, Гоо хамгийн сайн найз нь Тэнгэр, Тэнгэр. За өөр найз байгаа юу? Мишель, Мишель. За өөр. Мукат, Мөнхөд ийм найзтай юм уу? За хажууд найзтайгаа юу хийж тоглодог вэ? Мөрөн, Мөрөн бас байгаа юу? Найзтайгаа ямар тоглоомоор тоглодیں чи? Бөмбөрөөр тоглолтыг Легогоор тоглодог уу? Лего, машин, бамбуушаар тоглодог уу? Тоглодог. Легогоор чи юу бүтээж тоглодог вэ? хэдүүлээ нэг замбал гэдээ дуусгаад угаалсан. Тэргээд тоглосон юм уу? За тэгвэл танаа цэцэрлэгийн багш хэн гэдэг вэ? Хандаа багш, Хандаа багш. За өөр нэг багш нь хэн гэдэг вэ? Таваа багш, Савгаа багш. За багш нь чамд юу зааж өгсөн бэ? Гой дуу шүлэг зааж өгсөн үү? дуу шүлэг даадуулсан. Дуу шүлэг зааж өгсөн байна тий. За чиний хамгийн дуртай хоол ямар хоол вэ? Будаа ичнэ. Будаа ургав. Өөр ямар хоол байгаа? Өөр дуртай хоол байгаа юу? Хоёрдугаар хоол. Хоёрдугаар хоолндоо дуртай юу? Цэцэрлэгийнхаа юу? Би нэг будаа дуусгаа ичнэ. Нэг будаа дуусгаад уу? За чи тэгвэл найзтайгаа ер нь гадаа тоглодог уу? Тоглодог. Тоглодог. Ямар тоглоомоор тоглодог вэ? Хэдүүлээ нэг бамбуушаа тоглолцоод тэгээд гадаа гараа тоглолцсон. Бамбуушаа тоглож гадаа тоглосон. Зөндөө олон гусуур дээр тоглосон уу чи? Тий. Найзуудтай тоглох ер нь ямар вэ? Найзуудаа тоглоод би найзтай тэнгэлтэйгээ байсан. Тэнгэртэйгээ байсан уу? Тэнгэртэйгээ зөндөө олон тоглосон уу? Тэнгэлтэй би бамбуушаа машин дээр тоглосон. Тийм үү. За хэрвээ чи ер нь бол амтан байсан бол ямар амтан байх байсан бэ? Үхэр, Өхөр үү? Өөр. муур, Танад нэг жижигхэн хөрхөн гүлэг байдаг гэсэн үү? Амтан тийжэдэг тий? Чи гүлгэндээ хайртай юу? нохоо байгаа, Нохоо байгаа юу? хулган байгаа. Хулган бас байгаа мó? Танаа хулган тийжэд юм уу? Там бүгдээрээ байгаа. Бүгдээрээ байгаа юу? Өөр ямар амтан бэ? Багштай гоё нэрлээд өгөөч. Туулай, Туулаа юу? За туулаа юу идэх юм болоо? рон. Би хандаа багшийн ангаар би хижээл хийсэн. Хичээл хийсэн үү? Би дуугаад болох уу? Миний энэ хүүлж болохгүй. Байлж болохгүй. Ширтэж болохгүй. Миний энэ хүрэх юм бол аавч багштай хэлсээрээ. Миний энэ Хүрч болохгүй. Байлж болохгүй. ширтэж болохгүй. Миний энэ хүрэх юм бол аавч багштай хэлсээрээ. аавч багштай хэлсээрээ. Оо
Баяр хүргэе. Ямар мундаг хүүхэд вэ? Миний анхны ярилцлага өнөөдрийн нэвтрүүлгээр Мишель охин маань оролцлоо. Дараагийн дугаар дуусаа. Түр баяртай. Баярлалаа.